Сайн байцгаана уу Зулагийн дотоод аяллахаа өнөөдөр сэтгэл зүйч золиотойгоо хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар мөн үе тэнгийн дээрхлэлтийн талаар бодохоор ярилцахаар золоогоо урьсан байна. Золоо маань өөрийгөө танилцуулаад хоёулаа подкаст эхэллээ. За энэ бүчийн мэндийг яг одоо үзэж байгаа бүх хүмүүстээ хүргэе. Намайг Зол Жаргал гэдэг Золоо гэж дууддаг. Би бол яг артист, тэгээд арт терапист, тэгээд хүүхдийн одоо эерэг сэтгэл засалчаар ингээд одоо мэргэшээд явж байгаа. Тийм мэргэжилтэн байна. Хүүхдийн сэтгэл зүйч, хүүхдийн эерэг сэтгэл заслаар минь сураад төгссөн. Одоос эерэг сэтгэл заслын мастер курс сурч байгаа шүү дээ. Тэгтэл ер нь хүүхд рүү гол хэлбэ гэдэг байгаа харагдаад байна. Хүүхдтэй ажиллах ямар байдаг вэ? Хүүхдтэй ажиллах давуу тал болон хүндрэлтэй талууд байдаг баг. Хүүхэд болохоор тийм. Эстогой тий. Ер нь яг хүүхдтэй ажиллаад одоо би 2014 оноос хойш ингээд одоо 12 дахь жилдээ орж байгаа юм байна. За тэгээд ер нь бол маш гоё штэ хүүхдтэй ажиллах. Яа тэлэр хүүхдүүдийн нөгөө нэг өөрчлөгдөж байгаа тий. Одоо ингээд дотоод ертөнцид нь гарч байгаа өөрчлөлтүүдийг харна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд дээрэс нь хүүхдүүдийн нөгөө одоо жишээлбэл одоо тэр дотоод ертөнцийг хажууд нь ажиглаж байна гэдэг бол бүр одоо айгүй том ивэл өрөөл юм шиг надад санагддаг байхгүй. За тэгээ хүндрэлтэй тал гэх юм бол яг жоохон ядархал ах та заримдаа жишээлбэл ингээд маш их хүүхд олон одоо нэг бүтэн өдрийн турш өглөөнөөс орой хүртэлтэй хүүхдүүдтэй тасралтгүй ажиллах тохиолдлууд гардаг байсан байхгүй. Яг тэр үед жоохон ядарх тэр процесс л жоохон амаргүй. Бас нөгөө талаасаа хүүхдийн ингээд дотоод ертөнцийн тэр одоо гунигтай гэмтэлтэй байдлыг харах ер нь жоохон бас хэцүү байдаг. Тэр одоо маш өрөвдмөр тэр өөрөө өөртөндөө тусламж хэрэгтэй байгааг тэр мэдрэх тэр үеуд бас жоохон хэцүү байд юм уу? Тийм. Тэгээ би ч одоо 5 хүүхдийн ээж. Тэгэхээр одоо яг их хүн гэдэг талаасаа бас ингээд хараад өр өвдөх бас жоохон хэцүү байдаг. Яг тийм. Тэгээд тэр орж ирж чинь сайн ингээ ярьжсэн чинь харин тийм. Үе тэнгийн дээрлэхэлт гээд нөгөө би мэрэгжлийнх нь хүнийг урайчаа гээд ер нь надад хүмүүс нэг чатаар хэд хэдэн санал ирсэн баггүй. Тэгээ хоёул үе тэнгийн дээрлэхэлтийн талаар ярил. Үе тэнгийн дээрлэхэлт гэхэл тэгэхээр бид нар чинь нөгөө одоо ингээл ярилцсан асууя гэл тэгэхээр чи хүүхдүүд ер нь ингээл нэг юм дууга хураачдаг тий. Тэр намайг ингээд дээрлэхэд энэт хоёр үл ойлголцоод гээл тэгвэл уг нь бол ингээл айгүй амархан шийдэгдчих юм байхад хизээч хүүхэд тэр маа намайг нийлээд үйлэдлээ гэж хүүхдүүд нэг тэр болгон хилдгүүл юм байна л да. Тэгэхээр яг магадгүй ингээд ээж бид нар анханасаа ингээл юм ярих чахт ингээд анхааралж сонсоогүйгийнх байх тий. Хүүхдүүд ингээд нэг юм хаагдах гэх юм уу одоо бусдаа ингээд нэг юм хуваалцгаа болцсон хүмүүс байдаг шүү дээ. Ээж аавтайгаа ч нэг юм жожигэрсэн. Тэр хүмүүсийн талаар хоёлаа яриад эхлэе гэж бодож чинь. Тэгээ хоёлаа сэдв рүүгээ орвол. За тэгье. Дээрлэхэлт гэдэг яг уу дээрлэхэлттэй холбоотой энэ бол айгүй тийм айгүй имзэгдэхтэй айгүй тийм гүнзгий сэдвэлтэй. Тэгээд дээрлэхэлт гэдэг чинь яг уу нэр томьёогоор нь одоо жишээл ярих юм бол одоо яг хүч тэнцвэргүй байдалтай. Ингээд дээрлэхэлтийг бүлэглэн хийхтэй эсвэл бас ингээд ганцаараа хүртэл ингээд дээрлэхэлтийг хийх ингээд олон дээрлэхэлтийн ингээд нөхцлүүд байна те. Тэгэд юунаас эхлэх вэ гэхлээр яг дээрлэхэлт гэж те яг юу хэлж гин тэгээд дээрлэхэлтийг хийж байгаа болон дээрлэхэлтэнд өртөж байгаа хүүхдүүдийн яг сэтгэл зүйн байдлаас ирж эхлэе гэж бодож байна л доо. Тэгэнгүүт яг дээрлэхэлтийн ингээ маш олон хэлбэр байна. За биеийн нэгдүгээр те биед нь халтах дээрлэхэлт байж болж байна те. За бие махбодынхноо айл нэг хэсэгт нь халтах те цохих, түлхэх, зодох те. За дээрс нь биед халтахгүйгээр өвгөн дээрлэхэлт гэж бас байна. Одоо чинь янз бүрийн хил амаарт оромжлоо бах те. Тэгээд янз бүрийн одоо өөрийнх нь дургу за хараал хэлэхгүй мөртлөө өөрийнх нь эмзэг зүйлсээр ингэж те баян ингэж тэрийг нь тодтогч ярихтай одоо эсвэл бас муулах ч юм уу те. За ийм үг хэл амар байж болж байна. Нөгөөх нь болохоор одоо юу гэх юм одоо хандлагаар гэх юм уу одоо орчны дээрлэхэлт гэж хэлээ л да. Одоо жишээлбэл тэр нь юу вэ гэхээр тэр хүүхдтэй одоо харьцахгүй байх хамтаар одоо тэг өнөр тэр хүүхдийг гадуурхах те одоо тухайн одоо
нөхөрлөл дотроос хасах ч юм уу. Эсвэл тухайн нөхөрлөлтөө ингээ ойртуулахгүй байх, тэ эсвэл ингээд ардуур нь ингэж одоо янз бүрийн байдлаар муулж байгаа тийм үг яриа шуумыг тэ тийм байдлыг мэдрүүлэх тэ. За тэгэнгүүт өшөө бас одоо яадаг чи одоо хажууд нэрээд суунгут бөөнөрөө босоод явах ч юм уу. За юм хандлагын одоо тэ дээрлэгэлт хандлагын дээрлэгэлт гэж одоо тодорхойлъё л да тий. За дээрэс нь одоо бас сүүлийн үед маш их байгаа дээрлэгэлтийн бас хэлбэр буюу одоо дөрөвдүгээрт нь цахим дээрлэгэлт гэж байна. Одоо жишээл тухайн хүүхдийг ингээд одоо чатн дотор эвгүй байдалд оруулах тий. Одоо ангийнхаа групп чат дотор ч юм уу тий. За эсвэл одоо нэг Instagram дотор шууд ингээд тухайн хүүхдтэй холбоотой нэр төрөнд нь халтах тийм онцгой зураг оруулах ч юм уу тэгж эвгүйгээр хэлэх ярих тий. За энэ бол одоо сүүлийн үед хамгийн ингээд түгээмэл дэлгэрч байгаа дээрлэгэлтийн бас хэлбэр байна. За тэгээд гих мэтчлэнгээ одоо дээрлэгэлтүүдэд өртөж байгаа энийг хийж байгаа болон энд өртөж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал ямар байна вэ гэхлээрэ яалтчгүй одоо энэ дээр ингээд ирэхээр зан үйл, зан төлөвийн асуудал яригдчих эхэлнэ л дээ. За тэгэнгүүт зан төлөв нь ямар байгаагаас шалтгаалаад зан үйл нь ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэр зан төлөв гэдэг зүгээр энгийнээр хэлэх юм бол тэр хүүхдийн одоо зан чанар нь яаж бүрэлдэж төлөвшөж байгаа юм те. Тэгэнгүүт тэр хүүхдийн одоо дээрлэж байгаа хүүхдийн дотоод сэтгэл зүй ямар байгаа юм гэдгээс шалтгаалаад тэр хүүхд маань одоо тэр дотоод байгаа тэр сэтгэл зүйн одоо гэмтэлтэй байдал нь одоо тэгж дээрлэхэл хэлбэрээр гарч ирэх боломжтой байхгүй юу. Тэгэнгүүт мөн одоо жишээлбэл нөгөө дээрлэхүүлээд байгаа хүүхдийн сэтгэл зүй ямар вэ гэхээр мөн л дотооддоо ямар нэг юм шийдвэрлэх асуудалтай, тэ шарахтай ч юм уу, өөртөө итгэл нь маш сул ч юм уу. Ингээд юм аль нь юм сэтгэл зүйн хувьд юм шийдвэрлэх асуудалтай байгааг илтгэж байгаа гэж ойлгож ерөнхийдөө болно. За тэгэнгүүт эндээс ингээд за тэгвэл яагаад нөгөө тэр хүүхдүүд маань сэтгэл зүйн юм дотоод асуудал үүсч вэ? Хизээнээс тэ тэгэнгүүт ингэж штэ дээрлэгэлт хийж байгаа хүүхэд тэ зан төлөвийн хувьд одоо ямар нэг асуудалтай байгаа зан үйл нь яаж гарч ирж байгаа гэхээр тэр бус хүүхдүүдийг ингэж одоо өөрийнхөө хүчийг биарыг тэ өөрийнхөө одоо төрөмгийн байдлыг тэр нөгөө дээрлэхүүлж байгаа хүүхдүүдөрөө ингэж гаргаж ээж ингэ дотоод тэр нөгөө юу хэрэгцээ дотоод сэтгэл зүйн хэрэгцээг ингэ хангаад байгаа мэдрэмжийг аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө дээрлэхүүлж байгаа хүүхдийн хувьд яаж байгаа гэхээр дотооддоо өөртөө итгэдэг нь сул байгаа учраас буцаага тэр хүүхдээс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн ингээд хөшинг байдалтай тий ажиллахгүй. Тэгээд ичгүүрийн мэдрэмж авна. Тэгэнгүүтээ тэрийг ингээд далдалж нуун тий хэлхээсээ чинь тэгэнгүүтээ эсвэл бас яахаа мэдэхгүй байдалд ордог ч юм уу тий. За тэгээд яг ийм хүч тэнцвэргүй байдал үүсэж байгаа. Эндээс одоо сэтгэл зүйн байдал тэгвэл яагаад ингээ хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ийм төвшөнд хүрч вэ гэдэг одоо асуулт ургаж гарч ирж байгаа юм л да. Тэнгүүд яг за би одоо эерэг сэтгэл заслын одоо яг онлын үүднээс ингээд тайлбарлая л да. Энд юу гэж авал эерэг сэтгэл заслын онол болохоор ийм байгаа. Хүний одоо нөгөө дотоод зөрчилдөөнтэй байдал нь тэр зан төлөвийн дотоод зөрчилдөөнтэй байдал нь хүний одоо нөгөө бодит чадвар гэдэг зүйлтэй холбоотой юм аа гэж тайлбарлаж байгаа. Одоо бодит чадвар гэдэг болохоор гэдгийг энгийнээр хэлэх юм бол одоо тухайн хүүхэд тэ хий хөвлөд бүрэлдээд төрөөд тэгээ яг эцэг эхтэйгээ харилцах харилцаанаасаа яг тэр хангагдах ёстой хэрэгцээг авч чадсан уу чадаагүй юу гэдэгтэй ингэ шууд холбогдчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг яг энэ эерэг сэтгэл зүйн онлын үүднээс тэр нөгөө юу нь болохоор хайр гэдэг хэрэгцээ бол ерөөсөө бүх одоо хүний одоо тэр зан төлөвийн хамгийн суур хэрэгцээ байгаа байхгүй. Одоо байшингаар ярих юм бол бүр одоо фундамент. За ургамал модоор ярих юм бол үндэс нь болчихж байгаа байхгүй. Тэр хайр гэдэг зүйлийг тэр хүүхэд яг яаж хүртэж өссөн бэ? Яаж амсаж одоо тэр амьдралд нь тэр хайрын тухай ямар туршлага байгаа вэ гэдгээс шалтгаалаад тэр хүүхдийн цаашдын тэр зан төлөв нь бүрэн тогтно гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө Павлов гэдэг нөгөө Орсын нэлээд одоо алдартай сэтгэл зүйч байдаг. Тэгээ тэр сэтгэл зүйчийн ингээ гаргасан онол үт юм байна л да. Тэр нь болохоор одоо нөгөө хүний хөгжлийн одоо онтолог одоо мэрэгчлэлгэртэй хүний хөгжлийн бие хүний хөгжлийн онол байгаа байхгүй. Тэгэнгүүт тэн дээр болохоор эхлээд тэр хүн бол ерөөсөө цор ганц тавтагдчихгүй тийм бүтээл юм аа.
Өөрөөр гений одоо хувьд те гений удамшлынхаа хувьд хэдийгээр эцэг их эмээ өвөө те ингээд удамшаад ирж байгаа боловч тэгсэн ч гэсэн цоо шин те аав ээжийн дундаас ирж гарсан цоо шин бүтээл хизээж давтагдахгүй те тийм онцгой бүтээл байгаа. Тэгэнгүү тэр онцгой бүтээл маань яг эхийн хөвлөгөөс төрөөд яг гэрт дотроо ингээд мэдлэгтэй тэнд яг тэр нөгөө нэг хайрын хэрэгцээнд хангагдах тэрхүү яг нөгөө хөрсөн дээр төрж одоо ирж байгаа аахгүй. Тэгмүүд яг тухайн хүүхдийг үлгийдэж авж байгаа одоо тэ асран хамгаалагч ээж аав, эмээ өвөө, ах эгч яг тэр халуун ам бүл дотор байгаа хүмүүсийн нөлөө бол тухайн хүүхдээ ингээд суур хүмүүжил тасар чухал нөлөө үзүүлэгч нар болж харж байна. Тэгээд яг эндээс л нөгөө одоо монголчууд хэлдэг шүү дээ хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Тэгэнгүүт яаж байгаа гэхээр нөгөө тухайн гэр бүлийн орчин ямар байсан тэр хүүхдийн тэ гэрэг дотор одоо чинь хайр гэдгийг би одоо ингээд за одоо дэлгэрүүлээ л да. Хайр гэж яг юу юм те тэр хайрлагдаж өсөж байгаа тэр боожж байгаа орчныг тэгвэл одоо ингээд яриа л да. Яг эхийн хөвлөдөө хүүхэд нөгөө юм одоо ихсээсээ бүх шимтгижил авч идэх шиг яг хүүхэд яг өөрийнх нь гэр бүлийн орчин дотроо тэр одоо яг тэр бүх хайрлагдах хэрэгцээг авч байгаа. За тэгвэл хайрлагдах хэрэгцээг нэрлэх юм бол хүлээн зөвшөөрөгдөх. Тэ тухайн хүүхэд хэр хүлээн зөвшөөрлөгдөж байгаа. Тухайн хүүхдэд хэр цаг зарцуулж байгаа. Тэр хүүхдийн нөгөө нэг одоо тэр хүүхдийн яриаг нь хэр анхааран сонсч өгж байгаа. Тэр хүүхдийн сэтгэл мэдрэмжийг нь хэр хүлээн зөвшөөрч байгаа гэдэг нь болохоор одоо яг тэр нөгөө хайрын ингээд суурь хэрэгцээнүүд ингээд гараад явж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр хүүхэд ингээд хүлээн зөвшөөрөгдсөн, тэг анхаарагдсан. За тэр дээрэс нь ойлгогдсон байх юм бол нөгөө яах нь өөртөө ихтэй байдал тэгээд бусдад итгэх чадвар нь хөгжин тэгээд хорвоо ертөнцийг үзэх үзэл нь хэвээ сайхан хөгждөг байх нь л да. Тэгээд энэ нөгөө зүйл хангагдаагүй тохиолдолд яаж байгаа гэхээр нөгөө бидний ингээд шаардаад байдаг те дуулууртай байдал, ээлдэг байдал, тэгээд эмх цэгцтэй байдал тэр бүх зүйл ингээд одоо органикаараа айгүй ингээд араасаа ингээд цэгцтэй ингээд хөгжөд явдаг байгаа. Яа энэ зүйл ингээд тэр алдагдах юм бол нөгөө нэг одоо тэр одоо хоёр дахь бодит чадвар гэж одоо эрг сэтгэлслийн онолд ярьдаг тэр зүйл ингээд гаахчихж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө зам төлөвт нь ингээд доороо суурин дээр байх ёстой зүйл нь одоо байраа сольчиж байгаа гэсэн үг. Дээр доороо орчиж байгаа одоо яг адилхан тийм дараалтаа болчихж байгаа гэсэн үг тийм. Санал нэг байна. Яг ингээд ээжтэй аавтаа хайрлагддаг хүүхдүүд нэг тийм эрхлэх эвсэлтэй байдаг шүү дээ. Яг үнэ. Тийм. Тэгээд нөгөө эрхлэх эвсэлтэй хүмүүс чинь эргээд хүмүүсийн хайрыг аваад идэх. Яг үнэ. Тэгэхээр нөгөө хайрын эсрэг хайрлах гарна шүү дээ. Хайрлагдаа төлөв зөвшөөрөгдөд ирэхээр тэр хүүхдээ сэтгэл зүй ингээд би над яриадч ястай яг хүлээн зөвшөөрч байна. Сая нэг чухал сэдв ярьлаа энэ дотроос чинь бид нар ингээд та хүүхдээ хангалттай хайрлчулал нөгөө бидний хүсэж байгаа хүүхд гарах гэдэг шүү дээ тийм нөгөө эмх цэгцтэй нөгөө магадгүй сурлагатай нөгөө урлаг спорттой хүүхдийг нөгөө эрхлүүлэхэд хүртэл хүүхдийн дархлаа өсч идэг гэж байгаа байхгүй эрхлүүлэхэд хүүхдийн дархлаа өснө гэдэг чинь бид нар заавал витаминаар бөмбөгдөг шаардлагагүй тийм бид нар хайрлаад өгөхөд дархлаа нь хүртэл өсч идэг тийм тогтолцоотой тийм өрөвдмөр амьтад шүү дээ тийм тэгэхээр энэ талаараа дэлгэрүүлээд яривал бас тэгэхэд хүчирхийлэл гэж хэллээ. Би тэгэхээр нөгөө хүчирхийлэгчийг одоо төрүүлдэг болов уу гэд бодож байна тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс хүчирхийлэл гэж тэгэхээр заавал ингээл нэг юм одоо ээж аав хоёр нь хоорондоо зодтолдох ч юм уу тийм. Заавал нэг юм бүр нэг юм зодон зохион бодож байгаа. Гэтэл хүчирхийлэл чинь ингээд олон янз хэлбэрээр явж байгаа шүү дээ тийм. Тэр ингээд үл оошох чинь ч гэсэн амар том хүчирхийлэл шүү дээ. Тэ. Ингээд 5 дугаар анги хүртлээ одоо хуулаараа хүүхдээ зөөх ёстой байгаа шүү дээ. Хуулинд. Гэтэл тэр хүүхдийг зөөхгүй байх чинь миний хүчирхийлэл санагдаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр тийм яг үнэ. Одоо жишээлбэл бидний нөгөө хамгийн том одоо алдаа одоо цорхоо гэх юм уу? Юу гэхээр би хүүхдээ загнаагүй, зодоогүй. Би хүүхдтэй ингээд яг хэрэгцээтэй зүйлийг ингээд цаг тухайд нь хангаж өгч байгаа. Тэгээд тийм учраас зүгээр хаа гайгүй хаа гэж бодох бас юм нэг хэсэг бүлэг одоо эцэг эхчүүд байна л да. Гэтэл тэнд нөгөө нэг яг хүүхдэд нь яг те ямар мэдрэмж төрж байгаа тэр хүүхэд мэдрэмжээ яг хинт хуваалцж байгаа вэ гэдэг тал дээр
нөгөө анхаарахгүй нөгөө завгүй байдал те нийгэмд маань одоо ингээд айгүй дийлэнх үзэгдэл байна л да. Айгүй ингээд нийтлэг үзэгдэл байна л да. Аав ээж нар өглөө гараад орой маш их ажилдаа байна. Тэгээ манай энэ нийгмийн тогтолцоо өөрөө яг ийм байгаа байхгүй. Тэгээ тэр битэл ажил тарах цаг, цэцэрлэгийн цаг, цэцэрлэг сургуулийн цагт ямар ч тийм юм нийцэл зохицол бол харагдахгүй шүү дээ. Тийм боломжгүй байхгүй. Тэгэнгүүт ингээд эцэг эхчүүдийг буруутгах бас аюу хэцүү. Яа тэгэхээр нийгэм цаанаасаа ажилчдын тэр нөгөө одоо хууль те одоо ажлынхын цагийн хуваар, ажлынхын дотоод журам тийм байна. Тэр үтэл баг хүүхдтэй байгаараа хүмүүс нэг гимтэй ч юм шиг те хүүхдээ сургуулийн зөөгөөд авж байгаа нэг гимтэй ч юм шиг бүр ингээ UB Cab-аар ингээ хүүхдээ ингээ хүргэж өгөөд авж байгаа ээж нартай би зөндөө харилцчихсан. Тэгээ тийм хүртэл байгаа байхгүй. Гэтэл тэнд ингээд одоо айл-айлын буруутгах аюу хэцүү юм нөхцөл байдал манай нийгэмд ингээ нэг үзэгдэл байгаа тань л да. Тэгэхээр энэ дээр бол яг үнэхээр тийм эн чинь ингээд орхигдоод байгаа байхгүй хүүхэд. Тэнгүү тэр хүүхдэд сургууль дээр болж байгаа үйл явдлаа одоо ээж аавдаа ярих те цаг хэр байгаа вэ? Хэр илэрхийлж байгаа вэ? Энийн чинь цаана бас нөгөө дээрлэхэлт гэдэг зүйл чинь бас ингээ газар аваал явж байгаа. Одоо магадгүй нэг ийм сонирхолтой зүйлийг судалгаа байд юм л да. Юу гэхээр ингээд би хүүхдтийнхээ хажууд те одоо чи надад те айгу түүх болж гин гэж амаараа хэлээгүй байж болно. Гэхдээ бидний өдөр тутмын тэр завгүй хэмнэл хүүхдээ яг тэр мессежийг өгж байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдээ яаж авахлаарэ үгээ зэлгдэг шууд. Ээж ядарч байгаа. Би ээжд энийг хэлэх юм бол ээжд ийм мэдрэмж төрөх байх гэдгийг хүүхэд тэрийг нэрлэж мэдэхгүй. Гэхдээ хүүхэд яг тэр мэдрэмж төр дотоод энэ ухамсарт нь ажиллаж идэг. Тэгээ хүүхэд бас нөгөө талаараа айгүй инэрэнгүү байхгүй юу? Айгүй инэрэнгүү. Бидний боцноос ухаантай, бидний боцноос ч инэрэнгүү. Тийм учраас ээжийг аавыгаа хараад тэгээд шууд нөхцөл байдалд ингээд дүгнэлт хийгээд шууд өөрийгөө ингээд дарддаг. Тэгээ бидний юу ч болохоор айгүй хэрсүү хүүхд энэ төр гэж яриад идэх л та. Гэхдээ тэр хэрсүү тэр ухаалаг хүүхдийн цаана дотоод ертөнцид нь юу болж байгаа вэ гэдэг өөр айгүй том асуултын тэмдэг байхгүй. Тэгэхээр энийг ингээд би айгүй бас ингээд нийгэм маань энийг ойлгоосоо, энийг томчууд ойлгоосоо гэж айгүй хүсдэг нэг хэсэг. Тэгээд юу яаж байгаа вэ гэхээр энэ дээрлэхэлт гэдэг зүйл чинь бас ингээд заавал нөгөө нэг юм цус нөжөө гартал зодуулсан тий хувц хонрын урччихсан ингээ бид нь халтчихсан байх албагүй маа гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Одоо яг ингээл өнөөдөр ингээд сошиалд ингээ ил гарч байгаа зүйлүүд бүр өмнөхөр бүр хэрээс сэтэрсэн харгастай адгууснаас толоондоор ийм үйлдэлийг л бид нар ингээл цочирдож хүлээж аваад байна л та. Гэтэл энээс гадна одоо тэг хүмүүст мэдэгдэхгүй чив чимээгүй дав далд байгаа тэр дээрлэхэлтүүд одоо бид нар тоолч мэдэхгүй ер нь бол. Тэгээ ийм нэг судалгаа байна. Дэлхийн одоо нөгөө нэгдсэн үндэсний байгууллагаас болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан юм хийсэн судалгаагаар яг тэр хоёр судалгаа нэг оны наан цаана хийгдсэн мөртлөө яг тоон яг айгүй ойролцоо гарч ирж байгаа байхгүй. Нэг нь үлээрээ дэлхийн хүн амын 3.1 нь дээрлэхэлт одоо хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа маань 3.1 хувьд нь юу вэ? Дээрлэхэлтэд өртсөн байна гэдэг судалгаа байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг нь болохоор 3 хүүхэд тутмын нэг нь дээрлэхэлтэд өртөж үтсэн байна гэж байгаа. Тэгэхээр эн чинь бүр аюу айхтар тоо байгаас тий. Ерөөсө 3 хүүхэд тутмын нэг нь дээрлэхэлтэд өртөж үтсэн байна гэж. Тэгэнгүүт энэний цаана яригдж байгаа гэхээр дээрлэхэлтээс одоо өөрийгөө татаж авч чадж байгаа хүүхдүүд бас байгаа гэж би боддог. Одоо дээрлэх гэж оролдоно. Гэхдээ нэг өөртөө ихтэй хүүхдүүд яах вэ? Би ч ам дээрлэхгүй шүү гэдэг. Одоо өөдөөс нь тэмцээд ч юм уу эсвэл нөгөө том хүмүүст хандаад ингээд өөрийнхөө асуудлыг шийдчихлээ. Гэтэл тэгж чадахгүй байгаа зөндөө хүүхдүүд байгаа. Тэгээд тэдгээр хүүхдүүд цаашдаа юу болж ийнө гэхээр тэр дотоодд нь болж байгаа асуудлаа ингээд нуун дарна тий. Тэгээ бүр хаа байсан бүр ингээд тэр сургууль дахиж хизээч явахгүй болсон хойно тий тэргээ магадгүй ил гаргаж ярина. Эсвэл ил гаргаж ярихгүй ч тохиолдлууд бас байгаа байхгүй. Тэгээ ингээд сайн нөгөө дээрлэхэлттэй холбоотой ингээд маш том мэдээллүүд энэ сошиал захим орчинд тархах үед юу болсон бэ гэхээр ингээд хүмүүс гаргаж ирж ирсэн шүү дээ тий. Би бас ийм дээрлэхэлтэнд өртөжсэн гэл тий. Ингээд насны хүмүүс ингээд хэлсэн бэлээ. Тийм бас ингээл одоо чинь бид нар ч хүртэлтэй ингээд амар том бүлэд орчихсон бэлээ. Өөрөө ч бүлэд орсон мэдхгүй. Харин тийм мэдэгдэхүүн байхгүй учраас тэрийг ингээд баг тодорхойлж хэлж чадахгүй байгаа байхгүй.
Тэгэхээр энэ зүйлээс ингээд харахаар дээрлэхэд гэж яг юуг дээрлэхэд гэж хэлэх юм бэ гэдэг одоо мэдээллийг айгүй юм одоо нийтд айгүй сайн ингээд түгээх нь айгүй хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Жишээлбэл ингээд одоо биений дөрвөн төрлийн ингээд дээрлэхэлтийн хэлбэрүүдийг ярьлаа шүү дээ, тийм. Гэтэл одоо ингээд хүүхэд ингэж байгаа байхгүй албаар нэг одоо ард нь суудаг хүүхд чинь хажууд нь суудаг хүүхд байнга тэр одоо хүүхдийн цамцсан дээр балаараа зурах. Тэнгүүт ингээд одоо албаар сандлан дээр нь ичрийг асгах ч юм уу тий. Гэх мэтчлэнгийн юмнууд ингээд ажиглагддаг байхгүй. Одоо чинь би нөгөө одоо хүүхдүүдтэй ажилдаг учраас хүүхдүүдийн яриа бас их сонсогдно. Тэнгүүт тэрийг ингээд тухайн хүүхэд хүлээж авахдаа хэвийн юм шиг хүлээж аваад байгаа байхгүй. Одоо тэгэхээр энэ өөрөө аюул гэсэн үг. Тэгээд одоо тэр хүүхэд одоо том ангид ороод магадгүй оюутан болоод магадгүй бүр амьдрал дээр гараад хүн өөртөө нь яг тэр хэмжээний ингээд харьцахад тэр хэвийн гэж хүлээж авч ийна гэдэг чинь тэр хүний өөрийгөө үнэлэмжийн хэмжээ бас ингээд доогуур тогтож байгаагийн нэг хэлбэр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд тэр дээрлэхэлтийг хэвийн гэж үзээд байгаа тэр нөхцөл байдал өөрөө юуг бас илэрхийлж байгаа гэхээр өөртөө итгэх итгэлийн түвшин доогуур байгаагаас гадна тухайн хүний дотор байгаа сэтгэл хямралын хэмжээг бас харуулж болно. Энэ бүр яг нэг судалгаан дээрээс би яг уншижсэн. Тэгээд юу гэхээр сэтгэл хямралтай байх нь ерөөсөө тэрийг хүлээн зөвшөөрөх нэг юм одоо хүлээж аваад байгаа юм намайг дээрлэж болно. Тийм ээ. Энэ юу гэсэн үг гэхээр өөрийгөө тэгж үнэлж байгаа гэсэн үг байхгүй. Би дээрлэхүүлвэл таарах хүн гэж баг ингэж хэлж байгаатай одоо агаар нэг утга нэг болчихж байгаа байхгүй. Одоо энийг би одоо жишээлбэл энэ дээр суйрлаад нэг зүйлийг хэлэхэд эцэг эхчүүд бид нар өөрсдөө хүүхдүүдийнхээ нөгөө ингээд байр байдал зам төлөв айгу ажиглаж явах хэрэгтэй. Манай хүүхэдтэй хэр цаваа цөлгөн байна, хэр гунигтай байна. Тэгээ мөн хүүхэд маань одоо байдгаас урд нь байдгаас төлөв байдал нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг айгу ингээ анзаарч авах хэрэгтэй юм байна. Гэдгийг ингээд эцэгчүүд бүгдээ айгу ойлгох хэрэгтэй. Дээрээс нь нөгөө нэг юм байна л да. Одоо ингээд өсвөр нас эхлэнгүүт ерөнхийдөө хүүхдүүдийн төлөв байдал өөрчлөгдөнө. Одоо 10-аас 18 насыг урд нь ингээд өсвөр нас гэд үздэг байсан бол одоо ингээд өсвөр нас чинь ингээд Европын орнуудад 21 хүртэл боллоо. Тэгснээс үлдээ 25 болголоо. Тэ ингээд сунаал байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг яг олон одоо нөхцөл шалтгаан байгаа. Одоо тэрийг сунгах те магадгүй хүүхдийн хүний магнан одоо хэсэгт байдаг нэг шийдвэр гаргах чадвартай холбоотой судалгаануудаас тархи судлал хөгжиж байгаатай холбоотойгоор бас ингээд тайлбарлагдчих ах шиг ажиглагдаж байна. Тэгтээ яг уу гэхээр тэр хүүхдийн онцлогийг хүүхдүүд эцэгчүүд маань ингээд хүлээж авахдаа яг яаж хүлээж авах ёстойгоо мэдэх нь аюул чухал гэж бодсон. Миний хувьд яг одоо мэрэгжлийнхээ ингээд судалгааны ухаан явцад ингээд одоо тулгуурлаад ингээд эргцүүлэхэд юу болж байна вэ гэхээр зөв энгийнээр ингээд бодохоор одоо жирэмсэн ээж нар ингээд нөгөө дааврын айгүй юм хүчтэй шуурга ингээд бие махбодд нь явагдангууд зан төлөв нь өөрчлөгдөөл айгүй амархан баярлал гомдол нэг тийм процесс явагддаг штэ. Энийг ерөнхийдөө ингээд хүмүүс мэднэ. Ээж болгон баг мэднэ те. Тэгвэл яг түүнтэй яг адилхан бол биш. Гэхдээ маш төстэй процесс хүүхдийн дотор явагдаж өрнө эхэлнэ л гэсэн үг. Тэнгүүт яаж авах гэхээр хүүхдийн одоо нөгөө дотор ингээд дуртай хоолндоо дургуулна. Сонирхдаг юм нь өөрчлөгдөнө. За тэгснээ нөгөө айгуу одоо эмо гэж ярьдаг те. Ингээд дууга хураагаал нэгэн бодоол те гуниглж байгаа ч юм шиг те. Энэ бүхэн яг юуны илрэл вэ гэхлээр тухайн хүүхдийн бие физиологид явагдаж байгаа одоо бодисын солилцооны одоо үр нөлөө тэгж илэрч байгаа байхгүй бас нэг талаараа. За энэ дээр ингээд нэмэх нь бас магадгүй тэр хүүхдийн ингээд сэтгэл зүйн байдалтай ингээд тухгүй байдал мэдрээл өөрөө өөрийгөө ингээд ойлгох гээд нэг тийм үйл явц тэр хүүхдийн дотор явагдаж эхлэндээ өсвөр нас бол бүр ингээд альва зүйлийн утга учир тий хорвоо ертөнцийн одоо тий яг энэ тий хорвоо ертөнцид амьдрахын утга учир юу юм бэ тий үхэл гэж яг юу юм амьдрал гэж яг юу юм гэдгийг эргцүүлж эхэлдэг одоо тэр айгүй тэр үзэл баримтлал одоо идэвхждэг нас гэж одоо сэтгэл зүйчтэй айгүй тайлбарладаг. Тэгэхээр яг тэр бол яг үн тэгээд өөрөөр хэлбэл яагаад тэгж байгаа гэхээр одоо би ингээд тий жоох хүүхэд байха болж байна. Би одоо том болох бэлтгэлээ хангаж байна гэдгэл нэг юм урьдчилсан бэлтгэл ажил явагдаж байгаа байхгүй юу. Тэгмүүд хүүхэд ингээл нөгөө томчуудын ярианд оролцох гол
Тэ. Тэгээд загнаа явчих. Тэгэл чи бити том хүний ярианд оролцох гэсэн мэтлээ чи том болцсон гэж байгаа юм байна. Бити том хүний ярианд оролцох гэвч тий. Тийм тэгээд хүүхдүүд яг заримдаа тэгдэж штэ. Би одоо яг том хүн юм уу эсвэл хүүхд юм уу тий. Яг эргэлзээд өөртөө оролдох. Тийм. Тэгмэд яг энэ өсвөр насыг бол бүр хамгийн хайрлах нас. Бүр яг нөгөө бид нар хин хөвлөгөөс төрөл бид нар ингээд хүүхдээ хөхүүлж чахта яаж хайрладаг үлээ тий. Тэр бяцхан хүлийн үнсэл, гарын үнэрлээл тий. Хамгийн минь нандинал хайрладаг штэ. Тэгэнгүүтээ нөгөө хүүхэд ингээл аажмаар томроол тэгэл ингээл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээл өөдөөс цор дуграал эхлэнгүүт нь бид нар ингээд тий нөгөө нэг хайрлах хайр маань ингээд өөрчлөгдөөл хувраал тий ингэдэг. Тэгээд манай хүү яг нэг юм хэлжсэн аахгүй. Өвөө их хоёуг тэгж хэлжсэн айгу хөвгчлээ. Өвөө ингэ сэглэж хайрладаг гинэ. Манай нөгөө дунд хүү тэхгүй. Тэгээ нөхөртөө сонсонгуудаа яг ингэ боцтой нэрээ тэг санагдаж байгаа байхгүй. Нэрээ адилхан. Яг л ингэ жоохон ач зэнрийг айгу гоё хайрлаж байсан. Жоохон өсвөр нас руу оронгууд нь ингээл нөгөө те бойл байг гэлтэй бидрээ бодсоо айгу ухаантай. Тэгмүү тэрийг ингээ дүгнээд ингээд ажиглаад тэнд ингээд дүн шинжилгээ хийсэн байгаа байхгүй аль үшээ дотроо те сэглэж хайрлна гэдэг чи яг юу гэсэн үг юм те тэгэхээр эн чинь өөрөө айгуу том асуултын тэнд гаргаад ирж байгаа байхгүй сэглэх амар үгүй те тэгээд энэ үгийг олж хэлж гэнэ гэдэг чинь бас те тэгэнгүүт өсвөр насны хүүхдүүдтэй бас яг л ийм нөгөө юм хайрлагдах тэр хэрэгцээгээ ээж аваас авсаар л байхыг хүссээр л байгаа. Тэгтээ яаж байгаа вэ гэхээр яахаа мэдхгүй, илэрхийлж мэдхгүй, дотоод ертөнцид нь юу болоод байгаа өөрөө ч ойлгохгүй явж байгаа байхгүй. Тэгмүү тэн дээр нэмээд ингээл хүмүүс тал талаас нь загнаал, тэг шүмжлээл ингээд эхэлдэг. Тэгмүүд энэ тэр хүүхдэд одоо би тэ та нарын хувьд одоо хинч биш болцсон юм шиг байна да гэдэг мэдрэмжийг ингээд өөрөө ирэхгүй ингээд дотоод өгдөг шүү. Өгөж эхэлж байгаа байхгүй. Энийг маш их илэрхийлдэг штэ хүүхдүүд тийм. Төрөө нэг айгаа гоё сэдв орж ирээд гарцсан. Би нөгөө мартахаас гэж асуучих гэдэг шиг. Зарим нэг хүүхдүүд өөрийгөө дээрлэхэлтээс татаж авч байна гэж хэлсэн. Ямар хүүхдүүд өөрийгөө татаж аваад байна. Энэ бас өнөөдөр бас чухал сэдв болох юм шүү. Харин тийм дээрлэхэлтээс өөрийгөө татаж авч байгаа хүүхдүүдийг ингээд ажиглахаар зөргийн тэ өөртөө итгэл зөрг нь бас тодорхой хэмжээнд ажиллаж байгаа хүүхдүүд тэр өөрийгөө татаж авч байгаа байхгүй. Яг нөгөө нэг заримдаа нөгөө дээрлэхэлтийн шалтгаанууд нь янз бүр байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө харахад нэг дээрлэгчмэр юм шиг харагдангуудаа тэр хүний дотоодд нь маш хүчирхэг бий байгаа байхгүй юу. Тэ тэр тэнгууд өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж чаддаг. Аргаа мэддэг. Тэ би хин тантгаа мэдж байгаа. Тэр хүүхдүүд өөрийгөө ингээд дээрлэхэлтээс авч гарч чадчихна. Тэгэхээр энэ юу гэсэн үг тийм яаж төлөвшүүлэх үү бид нар. Тийм ерөнхийдөө хүүхдийг яг үнэ наад чи аягүй гоё чухал асуулт энэ тий. Энэ бол ерөөсөө л яг хүүхдийнхээ өөртөө итгэлийг усталж өгөх. Ерөөсөө л яг хамгийн чухал зүйл энэ нэг өгүүлбэрээр хэлэх юм бол өөртөө итгэлийг яаж услах юм бэ гэвэл зүгээр хайрлаж л услана. Өөр энд одоо нөгөө тийм тусгай жор ерөөсөө байхгүй. За жоохон дэлгэрүүлээ л да. Тэмүүд яаж хайрлах вэ гэж юм те. Тэгэхээр нөгөө хүн болгонд өөр ингэсэн хайрын хэл байдаг гэд бид нар айгүйх одоо энийг айгүй мэддэг болчиход байна те. Тэгэхээр тэр хүүхдийн хайрын хэлээр нь ярьж өгөх нь тэр хүүхдийг ингээд айгүй хүчрэх хүн болгоно. За жишээ аваа л да те. Жишээлбэл одоо тухайн хүүхэд маань ингээ урам зоригоор тэтгэгдчихэд хүүхэд байлаа гэж боддог. За чин угаасан аягыг нь хараад анзаараад өө баярлаа миний хөө миний охин гэж хэлэх. За тухайн хүүхэд одоо юу гэдэг чинь нэг санаачлагтай зүйл хийцэн байхад нь тэр өө чи санаачлагтай байна энэ чинь ямар сайхан юм бэ гэж хэлэхтэй. За гэх мэтчлэнгийн урмын үгийг өгөх. За ингээ тэрвэрлт авах дуртай хүүхэд байлаа гэхэд нэг сайхан тэрврээд өгөх. Ингээ хараад жоохон гунигтай байх юм бол те яачаад маяглаад байгаа юм биш те. Өө миний охин миний хүү юу болсон айлын наашир гэх сайхан ингээд тэрврээд те хажууд нь суугаад өгөх те. За хамт байх те ингээ туслуулах юм хайр хэлтэй хүүхэд байлаа гэхэд одоо чадахгүй байгаа зүйлээ илэрхийлэхэд нь тэрийг нь хүлээж аваад ийм юм чадахгүй байхдаа яад ингэх биш тэ өө тийм үү за энийг одоо ээж аав нараа мэдхгүй мэн али мэддэг хүнээс нь асууя хойлоо хамтдаа гэдэг ч юм уу тэ тийм тэгэнгүүтээ бас нөгөө юу яах хэрэгтэй одоо жишээлбэл тухайн хүүхэд бэлэг авах харилтай гэж болж тэгэнгүүт тэр хүүхдэд яг хэрэгцээтэй байгаа зүйлийг нь хэлэх үед нь тэрийг нь
аваад өгөх тий. Эсвэл яах вэ нэг шоколадны дуртай ч юм уу, штэй чихрэн дуртай байвал тэрийг ингээл дандаа хориг тавих биш тий. Аваад өгөх тий. Тэгээ тэнд л хүүхэд ингээл айгуу гоё юм би хайрлагдчих шүү гэдэг мэдрэмжийг авах нь штэ. Айгуу тийм амархан байна. Тэгэнгүүт энийг маш амархан гэж боддог боловч заримдаа ингээд нэг юм зөрчилдөөн гараад тийм шиг ажиглагтаад идэх. Тэр нь ямар зөрчилдөөн бэ гэхээр би чамд хамаг юм чи ингээд тэ авч өгч чи ингээд бусдын хүүхдүүдэд харьцуулах хамаал чи юугаар ч дутаагүй тэ чи яагаад ингээд давраад байгаа юм тэ. Тэгээ энэ бол айгүй тийм үл хайхрал байхгүй. Үл хайхрал гэж энийг бол би тодорхойлж байгаа. Яа тэгэхээр тэр одоо ээж аав яг өөрийнхөө өнцгөөс л хандаад байна л да. Би чамд энийг хангалаа, энийг өглөө тэ. Гэтэл нөгөө хүүхдийнхээ яг сонссон уу? Яг хүүхд тань ингээ яг юунд дуртай байгааг тэ ажигласан уу? Энэ ахгүй. Тэнгүүд энэ нөгөө одоо чинь англи монгол тэ нэг нь англи хэл огт мэдгүй нөгөөх нь одоо монгол хэл огт мэдгүй хоёр хүн хоорондоо ойлголцоход хэцүү шттэ тэ. Тэрнтэй адилхан тухайн хүний хайрын хэлийг тэ ойлгож чадахгүй асуудал гэдэг чинь өөрөө айгүй том зөрчилдөөний их үндэс болчиход байгаа байхгүй. Тэгмэд хүүхдийн хайрын хэлийг өөрийнхөө үзэл бодлыг тулгах биш хүүхдийн хайрын хэлээр ярих нь одоо тухайн хүүхдийг өөртөө итгэлтэй болгох хамгийн том бусалгаа. Тэг яг гоё. Цатансан газруудаа би ингээл хүмүүс ярахаар дандаа байжуулдаг шүү дээ. Яг гоё. Тэгээд дахиад нэг юм асуухгүй бол би хүмүүс загнуулах байх гэж бодож байна. Нөгөө одоо нэгэнтээ ингээд нөгөө чимээгүй болцсон хүмүүс байгаа шүү дээ. Ялангуяа өсвөр наснд. Тэ. Дээрлэхүүлж байгаа нь мэддэхгүй, дээрлэхэд байгаа нь мэддэхгүй. Нэгэнтээ ингээд хаагдцсан, нэгэнтээ ээж ааваас холцсон хүмүүс бол одоо зөндөө. Нэгэнтээ ингэсэн хүмүүстэй ээж аав яаж харьцах вэ гэдэг талаар. Тэ наадах чи үнэхээр одоо чухал те шийдэл хэрэгтэй асуудал мөн. За үнэхээр одоо ингээ харилцааны хувьд нэлээд холтсон байгаа тохиолдолд энэ эхлээд ээж аав өөртөө энэ дэр хүлээн зөвшөөрөл хийх хэрэгтэй л дээ. Дотооддоо ухамсар дотроо те бууж өгөх хэрэгтэй. Үнэхээр энийг би бол буулт хийх хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тэгээд за хүүхэдтэй те ээж аав нар өөрсдөө хүүхдүүдтэй буулт хийн. Бууж өгнө гэсэн үг биш. Буулт хийж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл магадгүй яг тэр хүүхдийн хийгээд байгаа зан үйл нь зөв биш байж болох юм. Гэхдээ энийг шүүмжилснээрээ загнаснараа те чичилж буруутгаснараа ерөөсө шийдэхдэггүй асуудал байхгүй. Яг л улам өвдөлтийн нэмнэ. Улам өөртөөсөө түлхэн. Тийм учраас одоо хамгийн нэгдүгээрт хийх арга зам бол эхлээд буулт хийх. Дотооддоо ээж аав өөрсөндөө буулт хийн. Тэр цагт хүүхдийнхээ хэрэгцээг олж хараад тэг хүүхдтэй ямар нэгэн зөв алхам хийж эхэлнэ. Энэ дээр бол одоо яг 1-р, 2-р, 3-р хэрэгтэй гэсэн тийм бол байхгүй. Энд бол цэвэр нөгөө их эцгийн зүн совингийн ажиллагааны асуудал 1-р яригдана. Юу гэхээр тэр хүүхдийг тэгээд төрүүлсэн ээж аав тэр хүүхдийг хамгийн их гүн мэдэрч чадах байхгүй. Тэгэхээр энэ дээр яг үгээр нэг жишээг би бас ярмаар байна л да. Нэг 15 жил Солонгост одоо ажиллаж амьдраад ирсэн нэг ээж Монголд ирсэн чинь хүүхэд нь айлуушаа ингээд өсвөр насндаа орчихсон. Тийм бараг том юм хүү болцсон байсан. Тэгээд яаж аваа гэхээр нөгөө хүүтэйгээ ингээд одоо ямар нэгэн зүйл хэлэхлээр л ингээл зөрөлдөөл зөрчилдөн үсэдсэн. За тэгээд маш олон сэтгэл зүйч тэгээ маш олон юм газруудаар ингээд тэр ээж явсан байна л да. Тэгээд сүүлд яасан бэ гэхээр нэг настай эмэгтэй эмээ ээжд хэлсэн байгаа. Миний охин ингээд орой олгон ороод хүүгийнхээ ингээд одоо орных нь хажууд эхлээ зүгээр л суу. Тэгээ дараа нь ингээд сайхан боломж олдвол тухайн зулаагийн үнэрэл ийлтэй үнс тэндээс л ингээд одоо тэндээс бүх юм эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэж зөвлөсөн байна л да. Тэгээд ээж тухайн ээж тэрийг хийж үзчихэлтэй. Тэгээд одоо яг аргаа бараад те бүхий л аргаар үзлээ. Тэгээд яг тэндээс ингээд яг одоо сэтгэл дэвтэх гэж ярьдаг шүү дээ. Сэтгэлдээ хүүгийн сэтгэл дэвтэж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээ ингээд бодглохоор энэ аюу тийм амар ингээл мөнгө төгрөг тараал ингээл явахаас илүү аюу энгийн зүйл байгаа байхгүй. Тэгээ нэг зүйл байд ингээд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй ингээд одоо би нэг зүйлийг энд аюу тодтогч хэлмээр нүглээрээ яг цоо шинээр те ингээд амьдралыг мэдэрч байгаа мөчлөг учраас энд цоо шин тэр нөгөө хүлээн зөвшөөрөл гэдэг зүйлийг хийж өгөх хэрэгтэй байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар ингээд
нялх нэраа хүүхэд дөнгөж хөлд ороод тэ дөнгөж хоолоо идэж сурч байхад бид нар ингээл загнадгүй штэ өхөөрддөг эсэргээрээ тэ өсвөр насны хүүхдийг ингээл амир өхөөрд гэж байгаа юм биш л да юм алдаа гаргахт нь тэр нь ямар хэлбэрлүү шилжих хэрэгтэй вэ гэхээр тухайн хүүхэд бие махбодын хувьд болон сэтгэл зүйн хувьд тэнцвэр дахин цоошин тэнцвэр дээр ирж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл дахин цоошин балансыг тэр хүүхд хийж сурч байна. Өөрөөр хэлбэл бүр ийм хүртэл байгаа. Хүүхдийн ингээ нөгөө одоо өсөлт явагдаж байгаа үед хөл гар ингээд одоо 1 см ч юм мэдхгүй юм одоо ургалт явагдаж штэ өсөлт. Тэр үед ингээ нөгөө хөдөлгөөний эвсэл муудаж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед одоо аяг тавгаа хагалах те юм усгах, асгах, цутгах те тэгэл ингээд нөгөө нэг урд нь жижигхэн хөл гараараа юм хийдэг байсан бол ингээд айгу огцон өсөлт явагдаж штэ. Тэнгүүт нөгөө ингээд багтдаг байсан зүйлтэй багтгаа бэлдсэн те орон зай мэдрэмж нь дахиад цоо шинээр ингээд одоо мэдэрч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед хөдөлгөөний эвсэл дээр ингээд яг үед нь зэгчүүд бид нар загнахад чи одоо юм асгах, цутгаад хагалаад яагаад байгаа юм бэ гэл те. Эсвэл одоо юу гэдэг чинь тэгээ дээрэс нь сэтгэл зүйн хувьд бас ингээд нэг би өөрийгөө би юм том хүн юм шиг тэгснэ хүүхэд юм шиг бэлэгч хүсээл те жоохон дүнэртэйгээ барьцмаар санагдаал тэгснэ ингээл айгу том хүн юм шиг ингээл амар шийдвэр гаргаал бүхнийг хийж чадах юм шиг бэр амтагдаал те гэтэл энэ мэдрэмж өөрөө юу гэхээр хөгжлийн маш чухал үе шат учраас тэр хүүхдийн тэнцвэрийн одоо үе. Тэгэхээр энэ үед бид нар хүүхдтэй алдаа гарахыг хамгийн их зөвшөөрөх ёстой үе. Ерөөсөө л энэ. Тэгэхээр хүүхдээ аяг хагалахт нь хүүхдээ юм ингээд асгаж цутгахт нь те хүүхдээ буруу зүрх үг хэлэхт нь хүүхдээ одоо нөгөө гар утсаа алдахт нь за тэгээ дээрс нь төрөвч алдахт нь магадгүй өшөө зөндөө аав ээжний өөрийн хөрмөр алдаа гаргана. Тэр үед нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаагаар нь энэ бол ерөөсөө хамгийн том одоо тэр хүүхдийг нээх процесс гэсэн. Тоглоом гэснээс одоо тийм насны ангиллуудыг илүү жоохон нэг тодорхойлгодог бол бид нар нөгөө эмх цэгцгүй байсан ч тийм хаа шиг байлга тий гэл нэг тийм нас үүдэг шүү дээ. Нэг бол одоо нэг тэдэн наснаас нь та эмх цэгцэнд ингээд оруулаад өгвөл гэл нэг тийм наснууд үүдэг шүү. Нэг бол одоо та яг одоо өсвөр наснаас эхлээд ингээд бие даанаа. Чимээ тэр тал дээр нь төлхөө зөвлөвөл яг хэд хүртэл бид нар яг эрхлүүлэх юм те хуучин бол 3 хүртэл гэдэг байсан. Тэгэхээр 3 ч арай чанга байгаа шүү дээ. Тийм. Тэд хүртэл нь эрхлүүлэх гэдэг зүйл дээр бол би ингэж боддیں۔ Эрхлүүлнэ гэдэг чинь ер нь ингээд хайрын бас нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр эрхлүүлэхт нь бол уусаа бид нар одоо ч гэсэн би ээжд эрхэлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол нөгөө одоо юу гэдэг нөгөө эмх цэгцийн тал дээр нөгөө амар нөгөө өөрөө нэг юм амар эмх цэгцтэй ээж нар үүдэг штеп. Тий. Нэг юм асахад очиод нэг юм загнаад идэг ээж нарт л жоохон бодол төрүүлэх хариулт өгч л гэж хүсэж байгаа. Одоо яг нөгөө нэг хүүхдийн ингээд нөгөө хөгжлийн одоо сэтгэл зүй гэж байдаг л да. Яг энийг одоо ингээд Piaget, Vygotsky гэл ингээд одоо маш мундаг юм одоо онлууд байна л да. Ингээд гэхдээ энэ онлуудаас илүүтэйгээр би одоо жишээ нь яг бодит зүйл дээр юу хэлмээр өглөө. Хүүхэд бол ерөөсөө ингээд бидний хувьд одоо ингээд цаашдаа ингээд одоо тий 40 50 60 70 нас бидний хувьд бас цоошин амьдралын хуудсууд ахгүй. Бид нар тэр насыг амьдарч үзээгүй учраас мэдэхгүй. Тэрнтэй адилхан хүүхдийн хувьд ингээд жил болгон тэ нас болгон бас амьдралын шинэ хуудас гэдгийг өдөрт бидэрт маш хүлээн зөвшөөрөөд бүх зүйл дээр уян хатан хэл хязгаартай хандах хэрэгтэй гэж би одоо ингээд ерөнхийд ингээд бодож явдаг. Тэгээд яг юу гэхээр одоо жишээлбэл ингэж 0-оос одоо 2 нас тий хүүхэд ингээ яг үндсэн одоо тийм дадлыг авч ийн л да. Одоо жишээлбэл унтах, сэрэх цаг, унтах цаг, хооллох цаг тий. За энэ дээр нөгөө нэг хэрвээ эцэгчүүд бид нар яг тийм тодорхой байлгаж чадах юм бол дараагийн шатн дээр арай хэлбэр болно гэсэн үг. Дараагийн шатн дээр хүүхэд өөрөө одоо жишээ нь 3-аас 4-5 насны хүүхэд өөрөө хувцас өмсөхтэй өөрийнхөө тоглоомыг хураах гихдэг ч юм уу те ингээд юм шатаар хүүхдээ ингээд амьдралын энгийн дадлууд ингээд сураад явж байна. За энэ бол яаж байгаа гэхээр нөгөө амьдралын чадварууд гэж хэлээ л да. Амьдралын гадаад одоо чадварууд гэж хэлээ. Одоо энгийнээр хэлээ. Өөрөөр хэлбэл нямба байх, цэгцтэй байх те одоо өөрийнхөө юмд хямхтай байх гэх те эдрийг сурч байна. Тэгвэл энэ зүйл дээр би ингээд ажиглаад ахад
энэ чинь хоёрдугаар асуудал ахгүй юу? Энэ хоёрдугаар асуудлаас төрүүлээд бид нар нөгөө хайр гэдэг дотоод чадварыг хөгжүүлэх асуудлаа нэгдүгээр тавьж явах байтал энэ хоёрын байрыг ингээд сольждаг. Одоо жишээлбэл хүүхэд ингээд нөгөө хоолоо за 0-2 наснда халбагч сураагүй байлаа гэхэд 3-4 наснда асгааж тахад гараараа адээдэл энийг нь одоо юу гэдэг чинь хит хатуугаар те одоо бусдын хүүхдүүдтэй харьцуулж шүмжлэх зүйл хийхэд зааж өгөөгүй байж өөрөө сургаагүй байж яг гинт яг цагтаа дууддаг. Тийм. Тэгэнгүүт тэндээс юу үсэж байгаа гэхээр нөгөө юм гайхаж байгаа ш хүүхдэд тий. Юу вэ гэж тамиж л иддэг л идэт болоо хэлсэн биз дээ тий. Тий. Одоо яагаад гинчүү ханаас одоо юу болчихв? Танихгүй тий ажиллахгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт тэнд ингээд хүүхэд юу мэдрэх гэхээр зүгээр надад намайг хайрлагдаагүй мэдрэмж л аавна. Тэгэхээр нөгөө нэг тэрийг тэгж хийх биш. Одоо жишээл бүх юмыг эхлээд ээж аав бид өөртөө ойлгомжтой байлгаж өгөх хэрэгтэй хүүхдүүд наснд нь. Тэгээд жишээлбэл нөгөө хаана юу байх ёстой нь тодорхой, хизээ унтах сэрэг нь тодорхой, амьдралын ингээ өдөр тутмын хэвийн дадлуудыг бид өөртөө эхлээд тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өөртөө тодорхой биш. Жишээлбэл одоо энэ дээр хүүхдээ бид нар ингээ аюу эрт унт гэж хэлчихэд өөртөө тэм телевизээр хасаагаад утасны чимээ гаргаад ах юм бол энэ аюу буруу одоо хүүхдээ ном уншиж өөрөө утсан ухаалаа. Тийм. Тийм айш болгон байгаа шүү. Тэнгүүд энд нэг юм дадлын асуудал яригдж байгаа юм л да. Ямар дадал вэ гэхээр нөгөө бид нар хүүхдээ хүндлэх дадал. Эцэг эхчүүдэд байх хэвээр айгүй том дадал бол хүүхдээ хүндлэх дадал. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ хүүхдтэй бид нар хүндлэлтэй харьцаж өөртөө буцаад хүндлүүлнэ ахгүй. Тэгээ энэ нь болохоор үзин аймаг ингээл өмнө сүгдэж мөргөөл дандаа байн хошууд дэвсэл эрхлүүлнэ гэсэн үг аагт биш. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийг хичээл хийж яхад нь бид нар хажууд нь уцаа авахгүй телевизийн шимээ гаргахгүй байх нь хүндлийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл миний хүү миний охин хичээлээ хийж гин бид нар тэгээ энэ зүйлээ эсвэл өөрсдийнх нь тэр ТV-тэй өрөөнөөс арай өөр өрөөнд тогтоо орчин бүрдүүлж өгөөд за ээж нь ингээд тэдэмэтийн дараа орж ирээ чи мэдхгүй зүйл гарвал асуугаарай тий. Тийм энэ бас хүндлийн нэг хэлбэр. Бас нэг өөр зүйл нь юу гэхээр хүүхэд маань тэнд унтах гэж байгаа бол би өөрөө ингээд найз нөхдөйг ингээд уцаар чанга яриа л гэж бас болохгүй байхгүй. За найздаа үгүй гэж за одоо хүүхэд маань унтах гэж байна. Хойлоо дараа нь яриагаа өргөлжтүүлье гэдэг ч юм уу ингээд одоо хил хязгаарыг өөрөө татдах нь хүүхдэд юу мэдрүүлж байгаа гэхээр миний унтах цагийг ээж маань тэг чухалд тооцож байна. Тэгээд хүүхэд дотроо хүндлэх мэдрэмж. Өөрөө ч гэсэн нөгөө хил хязгаараа тэгэхээр тэр хүүхд тогтоож сурахгүй. Бид өөрсдөө үлгэрлээд байгаа тий. Тийм тэгэхээр одоо нөгөө тэр аюул чухал одоо тэр нөгөө хайр гэдэг одоо тэр чадварыг хөгжүүлэхийн тулд үлгэр жишээ байх шаардлага эцэг гэхэд маш том үлгэр жишээч тэр хүнийг хараад тэр моделийг хараад хүүхэд ингээд сурж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ аюул чухал. Тэгэхээр төрөний одоо тэр нөгөө одоо ээж аав нарт одоо бидний одоо нэг хамгийн том гаргаж исэн болон одоо бах магадгүй гаргаж байгаа алдаа юу гэхээр өөрсдийнхөө чадаагүй зүйлийг хүүхдтэд тулгах нь өөр аюул шудраг биш байгаа байхгүй юу. Өөрөө бид нар ингээд сахараа зогсоож чадахгүй өөртөө амар их чихэр шоколад иддэм байжээч хүүхдээ битээ чихэр шоколад идээдээ гэх ч юм уу тий. Тэгснэ өөртөө бид нар ингээд яг юм ус сайн уудаггүй байжээч хүүхдээ ус сайн уугаач гэж хэлэх ч юм уу. Тэ эн чинь өөрөө ингээд аюу тийм хүүхэд та тэгээд өөрөө яагаад ингэхгүй байгаа. Ингээ ер нь хүүхдүүд шууд асуудаг шүү дээ. Асуух бол эргүүлээ загнана шүү. Тийм. Чи том хүний өдөөс яриад байгаа гэх тээ. Чимээгүй бай гэж тээ. Тэгээд зарим тийм хүүхэд эндээс юу харж өсөж байгаа вэ гэл ингээл эргцүүлээд бодохоор бас нэг юм гарч ирж байгаа сте тий. Энэ шудраг биш байдлыг хүүхэд мэдэрч өсөж байгаа байхгүй юу? Тэнцвэргүй байдлыг тий. Үе тэнгийн нөгөө дээрлэхэлд юунаас өсөж байгаа гэхээр чи өөрөө хүүхдээ тийм болгож байгаа байхгүй юу? Тэг яриагийн сонсохгүй үл ашаагаад тэг ингээд сая одоо хэлгэж чи тэр яагаад гэж асуухт нь чамд ямар амаатай ингээд загнахаар тэр хүүхэд нөгөө бүх юм дээр ингээд хүлцэнгүй хандаад эхэлж байгаа байхгүй тий ээж нь хайрлахгүй байгаа юм чинь аа миний үг сонсохгүй байгаа юм чинь тий тэр бүхэн ингээд нөгөө нэг ээж аав ингээд хүүхдүүдэд хүлээн зөвшөөрсөн цагт бусдад ингээд хүлээн зөвшөөрөхдөө байхгүй юу тий яг гэж бодож जैन тий угаасаа тэгэхгүй бол ингээд нөгөө ээж аав нь хүлээн зөвшөөрөхгүй болохоор тэр хүүхд ингээд нөгөө нэг сая ингээд ярианаас ингээд угаасаа ингээд үзэгчд маань ойлгосон баг тий ээж аав нь хүлээн зөвшөөрөхгүй бол таны хүүхдээ чинь хүн болгон дээрлэх нэ яг үнэ гэд зур хатуухандаа ингээд эмхэтгээд баг тэгээд хэлчмээр юм шигсэн ер нь бол тий шулуухан хэлэхэд тий та өөрөө хайрлахгүй бол таны хүүхдийг хүн хайрлахгүй тий та өөрөө үлгэрлэхгүй бол
Таны хүүхэд яг таны толил болдог шүү дээ тий. Яг үнэ. Гэхдээ тэгэл бид нар чи ингээд айл болгонд ингээд нууц биш байхгүй юм чи тий. Өөрөөсөө бид нар уцаа авч байгаа чи номоо уншаач хилээд авт гэд тий. Тий. Яг үнэ. Тэгээд энэ бол нэг яг үнэ хэлэхэд ингээд байгаа жишээ. Тэгэхээр ингээд нөгөө тий. Тэгээд нөгөө талаас бас ингэж асуумаар санагдлаа. Одоо ойлоо дандаа ээж аавын талаас ээж аавын өнцгөөс ярьлаа. Сонсож чаддгүй ээж аавд одоо нэг магадгүй өсвөр насны хүүхдүүд үзчихвэл сонсож чаддгүй ээж аавтаа яаж ярилцах вэ? Тийм ээж аав нар юу байдаг шүү хатуу байгаа. Тий. Бити ингээд нөгөө хов зөө. Яг үнэ. Тий. Эр хүн ийм байх ёсгүй гэл нэг ийм хатуу бидрүүж хатуу сүцөө. Тэгэхээр нэг ингээд одоо зан төлөвийн хувьд шал өөр хүүхдүүд ингээд шал өөр цаг хугацаа байгаа тахт чинь бид нар чинь ингээд өөрсөн шиг байх гэдэг байхгүй. Бидний тэр социал үеч яг өөр штэ. Тийм. Тий. Яг өсвөр насны хүүхдүүдтэй хандаж хэлэхэд хэрвээ ээж аав сонсохгүй хэрвээ ингээд ээж аав ойлгохгүй байгаа тохиолдолд сургуулийнхаа нийгмийн ажилтан сэтгэл зүйчд хандаж үнэхээр дотоод ертөнцөө илэрхийлээсэ тий гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд одоо бас ингээд сэтгэл зүйн төвүүд бас айгу байна. Тэгээд очихдоо бас яг тийм албан ёсны одоо тий нэлийн сэтгэл судлалын хүрээлэн ч юм уу ийм нэлийн судалж аваад очих хэрэгтэй зүгээр мэрэгжлийн яг хүмүүс дээр очих хэрэгтэй. Өсвөр насныхаа маань одоо айгүй тийм хэрсүү тийм бие даасан байдал нэлээд өндөр ажиглагдаад байна тий. Тэгэхээр одоо яагаад очиж болохгүй гэж энэ чинь яг хүүхэд өөрийнхөө эрхийг эдлэх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө ингээд дотоодд байгаа тэр хэцүү зүйлээ ингээд удаан хугацаанд нуун дарагдуулж юусоо явж болохгүй. Хэрвээ тэх юм бол ерөөсөө асуудал шийдэгдэхгүй улам ингээд хурцтаад хүндрээд ингээд хэрвээ дээрлэхэлтэнд өртцөн байгаа бол тэр зүйл улам цаашаа ингээд те даамжрах магадлалтай байхгүй. Тэгэхээр үнэхээр тэр одоо эсвэл одоо өөрийнхөө одоо аав нагац те ойр дотны ах эгч нар байдэн штэ хамаатан садны те тийм ах эгчтэй бас илэрхийлж болно штэ. Тийм эсвэл одоо эмээ өвөөдөө хэлж болж юм те ингээд яг хэлж болох ингээд итгэл төрхөөц ингээд эргцүүлээд бодохоор яг санаанд бууж байгаа те итгэж найдаж болох бүх хүмүүстэй шантрахгүйгээр очих хэрэгтэй. Тэгээ ерөөсөө ингэж дээрлэхүүлээд ингээд янз бүрийн байдлаар хилүүлээд ингээд удаан хугацаанд явж ерөөсөө болохгүй тэр одоо дээрлэхэлтийг ингэж давруулж гааруулж болохгүй тийм шүү дээ. Чи ч гэсэн нөгөө одоо ээж аавынхаа хайраас бүтсэн чи ч гэсэн тий хайрлуулах хэрэгтэй хүүхд тахгүй тий. Яг ээж аавын чинь хайрын хэл өөр байж магадгүй тий магадгүй чиний хичээлээ хийгээд би хүүхдтэй хэлдэг байхгүй ээж ингээд бараг хатуу аав зүйлэн гэж. Тэгэхээр ээж нь чамайг хичээлээ хий гэж хэлж байгаа чинь ээжийнх нь хайрын хэл шүү. Би чамайг өдөр болгоо хүргэж өгч авч байгаа ээжийнх нь чи хайрын хэл шүү. Яг үнэ. Тий? Яг зөв. Тэгээд би бол тэгж хэлдэг нэг одоо нэгэнтэй л би ингээд амар одоо нөхөр шиг адилхан одоо тийм уян зөөлөн бэж чадахгүйгаас хойш тий. Ээж нь чамайг ингээд орой болгон шүдээ угааж унт гэж хэлж байгаа чинь ээжийнх нь хувьд ингээ хайрын хэлээ. Тэгэхээр нөгөө магадгүй одоо энэ хоёулангийн чинь подкастыг хүүхд сонсч ивэл тий ингээ хандж байгаа хандлага болгон чамд магадгүй ингээ энэ загнаад байгаа юм шиг чамд хатуурхаад байгаа үйлдэл болгон чинь нөгөө ээж аавын чинь чамд гаргаж байгаа хайрын хэл шүү гэдэг яг тодтогч хэлмээр санагдлаа. Яг үнэ нэрээ тийм шүү. Яг одоо ямар ч нөх хүүхдтэй хайргүй аав ээж гэж байхгүй гаанч байхгүй. Яг үнэ. Тэгээд чи хайрлаж байгаа арга нь тий бас тэгээд ингэж хэлэхэд чи ерөөсө хинт ч дээрлэхүүлэх ёсгүй. Тий. Чи яг ижилхэн хайраас бүтсэн. Яг ижилхэн л ээж чинь чамайг 9 сар 10 сар тэгээд яг ижилхэн л зовоод яг ижилхэн л энэ хорвоо дээр төрүүлээд өсгцэн бахад чи хинээс ч юунаас ч ингэж юм дутуу биш шүү. Тэ ээжийн чинь аавын чинь хайрын хэл магадгүй ах ихч эмээ өвөгийн чинь хайрын хэл өөр л байх. Тий өөр л байх. Түүнээс биш тэд чамайг хайрлаагүй биш шүү гэд ингээд хүүхдүүдтэй яг үлмээр санагдаад байна. Ингээд хайдаа ингээд нөгөө оролцогчийнхаа яриаг таслаад өөрөө ингээд яриад байгаа шүү дээ. Тийм яг үнэ. Одоо жишээлбэл бас тэгж болно. Та одоо жишээ нь захиа бичиж болох юм те. Ээж аавдаа хандаад одоо өөрийнхөө дотоод сэтгэлийг гой захиагаар илэрхийлж болж байна. Магадгүй одоо voice явуулж болж байна те гой чат бичиж болж байна. За гих мэтлэнгээд илэрхийлэх арга замууд бас байж болох юм. Тэгээд
нэг зүйл санаанд орж ийн л да юу гэхээр нөгөө ийм нэг иштэй чихрэндтэй ингээд нэг юм зүгээр л хайртай шүү. Тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж бичээд одоо нэг тийм ахаа яадсан уу? Тийм бас тиймэрхүү үзэгдэл байдаг те ингээд сошиал дээр тийм цахимч тэнгүүд тиймэрхүү аргуудыг бас хэрэглэх нь нөгөө харилцааг аягүй гой зөөлхөн болгож өгдөг. Жишээлбэл магадгүй нэг одоо өсвөр насны хүүхдүүд одоо хоёр талаас нь ингээ яри те өсвөр насны хүүхдүүд ингээд ээж аавдаа зориулаад магадгүй нэг гой цай одоо ядраад ороод ирсэн цай ягалж өгдөг ч юм уу те нэг тийм орлого хийж үзэж болно шүү дээ. Эсвэл нөгөө одоо юу гэдэг чинь дуртай юунд дуртай юм те тэр зүйлээр нь ээж аавыгаа гой баярлуулах тийм алхам хийж болох юм те. Эсвэл бас ээж аав ч гэсэндээ заавал нөгөө ингээл хүүхдээ амар том юм бодоод авахгүйгээр те тэр жижигхэн одоо нөгөө нэг юм одоо нэг зургаас бичих те жижигхэн ингээд хүүхд рүүгээ voice явуулах. Миний охин юу гэж вэ? Тэгээ заавал ямар нэгэн хэрэг гараад ярих хэрэггүй шүү дээ. Зүгээр л хайртай шүү гэдгээ хэлэх гэж залгаж болно шүү дээ. Гэх мэтчлэн юм энгийн юм жижигхэн зүйлүүд айгүй юм уур амьсгалыг зөөлрүүлж өгдөг. За дээрэс нь бас юм нөгөө гэр бүлийн тоглоомуд идэв шүү дээ. Тэ board game байж болж гин өшөөл нөгөө нэг одоо цахим ертөнцид яваад идэг тэ янз бүрийн юм урамшууллын тоглоомууд тэ одоо лаа зүнхрүүлээд аль чихрэн дээр очино тэрийг авдаг ч юм уу тэ гих мэтчлэнгийн юм хөгжилтэй тоглоомуудыг бас ингээд гэр бүлийн уур амьсгалаа зөөлрүүлэхийн тулд бас хийж зориулт гаргаж болох нь өшөө нөгөө кино үзэж болж гин тэ заримдаа нөгөө ийм зүйл санагдтыг ээж аав нар хитрхи бити сериусны байгаасаа гэж би одоо хитрхи ингэ чухал бити байгаасаа гэж хэлмээр санагддаг. Одоо жишээлбэл жишээл манай хүү хаяада заримдаа надад юм хүнд юм одоо миний сонсдгоос өөр жанрын те стилийн дуунуудыг сонсгоод сонсгодог байхгүй ч таныг сонсдог аюу гоё агааз гэл. Гэтэ тэр надад гоё биш байж болно. Гэтэ миний хүүд гоё байгаа учраас би хаяа сонсож өгдөг. Миний хүү ч одоо нэг иймэрхүү юм одоохондоо сонирхож байгаа юм биш үү гэл те. Гэтэ миний хүү намайг мэдж байгаа байхгүй. За ээж ийм зүйлд дургу учраас те тэр надад намайг тайвшруулах гэдэг юу гэдэг вэ гэхээр зүгээр гэхдээ ээж би чи ийм нэг хөгжим судлаач болох гэж байгаа учраас те би ингээ бүх хөгжмийг ингээ судалж байгаа шүү. Одоо та бити санаа зовоорой л гэж илэрхийлж байгаа. Тэгээд тэр нь айгу гой санагдаж байгаа байхгүй надад бас намайг ойлгоод байна те. Ээж дургу зүйлээ миний төлөө сонсоод ах шиг байна. Гэхдээ би бас нэг юм тайлбар хэлье гэх те. Тэгэхээр хүүхдүүд айгүй юм ухаалаг мэдрэмжтэй байдаг. Тэгээ бид нар нөө заримдаа өөрсдийнхөө дотоод тэр хэл хязгаарыг заримдаа буулгах үе байдаг ээж аав бид нарт. Тэгээ заримдаа ингээд би хүүхдээ ийм ингэж хувцалдаг хүн болно гэж бодчихсон чи хүүхд маань шал өөр зүгийн хувц өмсөд ороод ирлээ гэж бодъё л та. Тэндэнч гисэн бас бид нар ингээд жоохон уян хатан те нүдээ амаа ингээд жоохон юм манаачтай юм уу жоохон хазаартай байх шаардлага бас үүснэ өсвөр насны хүүхдүүд. Тэгэхээр ингээд өсвөр насны хүүхдүүдийн сонирхол ингээд бүр ингээд яг хаврын тэнгэр шиг ер нь бол ингээд те заримдаа айгүй ингээд хөөхөн байжснаа заримдаа ингээд бүр огт танихгүй юм те зан характер гаргана. Тэр үед нь бид нар бас ингээд жоохон юм бэлэн байх хэрэгтэй гэдгийг одоо би бол ингээд ухаарсан. Тэгээ одоо яах нь насны хүүхдүүд өсөж байгаа ээжийнхээ өнцгөөс ингээд ажиглаж байхад би яг сандима миний хүү 13 таа байсан. Тэгээ битээр нэг хоёулаа нэг уйлж исэн үе байдаг байхгүй юу. Тэгээд би анх удаага л ингээд өсвөр насны хүүхэдтэй байж үзэж штэ гэд би хүүдээ ингээл хэлсэн чинь би ч гэсэн анх удаага л өсвөр насны дээр ирж үзэж штэ гэж байгаа байхгүй юу хөөрхөн. Тэгээд битээр ингээд нулимстай тэгсэн мөртлөө хоорондоо инээлтэд эвлэрчсэн байхгүй юу. Тэгээ бас л нэг тийм жижигэн л зүйлээс олж маргалж ирсэн санагдаж байна. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр бүгд л те бидний ингээд хийж байгаа туулж байгаа амьдралын хуудас болгон анх удаага л байгаа. Тэгэхээр хүн болгон л алдаа гаргана те ээж аав алдаа гаргана гэдгийг өсвөр насны хүүхдүүд маань бас ойлгодог байх хэрэгтэй. Ээж аав чинь бас анх удаага л өсвөр насны хүүхдтэй байж үзэж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бас эцэг эхчүүд нь хүүхдүүд минь те айгүй чухал амьдралынхаа одоо те мөчлөгийг туулж байгаа шүү. Амьдралынхаа айгүй чухал хуудасаар миний хүүхдүүд амьдарч байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрөө алдааг нь уучилдаг байх хэрэгтэй. Тэгээ ингээд хоёр талаасаа байвал уг нь юм ингээд даван тулахад арай юм easy амархан болж эхлэв шүү дээ. Тийм ээ. Тэгээд түрүүнийг юу хэлжсэн те нөгөө нэг хүүхдтэйгээ ингээ харилцаа холтжуул яаж ингээ ойртуулах вэ гэдээ ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр бас ингээд нэмэт хэлэхэд ерөнхийдөө нөгөө буруутгал, шүүмжлэл,
яаран дүгнэлт хийх байдлыг харилцаанаасаа бүр хүмүүс ингэ хасаж хаяах хэрэгтэй. Яг энэ бол ерөнхийдөө харилцааны баг алтан дүрм гэж би хувьдаа боддتي. Энэ нь болохоор зөвхөн өсвөр насныхан дээр ажиллах биш. Ерөнхийдөө байгууллага хамт олонч бай, тэ? Найз нөхдийн хүрээлэлд ч бай. Ер нь ингээд хүмүүс хоорондоо харилцаанда яг энэ гурван зүйлийг ер нь аваа хийчих хэрэгтэй гэж санагдтыг. Санал нийлж хүн шүүгээд ирэхээр мэдээж нөгөө байгалийнхын индексээр бид чинь өөрийгөө хамгаалал хэлэх. Тэ хамгаалахаар зөрчилтэй ч үүсэх байхгүй. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг юм хүлэн зөвшөөрөлтөөр тэ нөгөө шүүхгүйгээр тэр хүнтэй харьцахаар шүүхгүй байгаа мэгээ тэр хүний хамгаалалт автоматар байх байхгүй. Би тэгэхээр сайн найзхаа яриад хүлэн зөвшөөрч байна. Ойлголоо, баярлалаа ингээд найздаа ингээд цаг заваа гаргаад зөндөө их мэдлэгээ ингээд тоолцсонд маш их баярлалаа. Тэгээд өдийг хүртэл хөтлөгч миний мэдлэг хийгээд мэдрэмж дутаад орхигдуулсан асуугаагүй асуулт байна уу? Энийг ээж авдаа хэлж юмсан, энийг хүүхдүүдтэй зөвлөд өгөх юмсан гэд бэлдээд ирсэн тийм утга агуулга байна уу? Тэгвэл хариулаач гэж сүүлийн асуултыг нээлттэй л дээ. За баярлалаа. За би хувьдаа зүгээр яг мэрэгжлийнхээ өнцгөөс нэг одоо жоохон тийм ээж аав нарт тусдаа байх болов уу гэд нэг хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Юу гэхээр урлагийн сэтгэл засал гэдэг бол хүүхдүүдэд одоо төдийгүй том хүмүүст яг дотоод сэтгэлийнхээ илэрхийлж чадахгүй байгаа. Тэр зүйлсийг илэрхийлэхэд те өөрийнхөө дотоодод ойлгомжгүй байгаа зүйлээ өөртөө ойлгож авах, өөртөө ухамсарлахад хамгийн одоо нөгөө хурдан, ашиг тус өндөртэй, үр нөлөө өндөртэй тийм одоо сэтгэл заслын арга хэрэгсэл болчиход байна л да. Тэгэхээр зургаар дамжуулж, тэ баримлын шавраар дамжуулж, өөр бас бусад тэр нөгөө цаас хайчлах, тэ одоо дүрслэх урлагийн бүхий л хэлбэрүүдээр дамжуулж ингээд гадагшлуулах тэр нөхцөлийг одоо орчныг бүрдүүлж өгдөг байгаасай гэж аюу хэлмээр байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо заавал ингээд урлагийн сэтгэл засалч хүн дээр очоод л тэ заавал ингээд нэг сэтгэл зүйн төвд хандах боломжгүй байж болно шүү дээ, тийм нөхцөл үүсэхгүй байж болно. Тэгэхээр хамгийн одоо хялбар зүйл юу гэхээр хүүхэд зураг зурж явах үедээ, будж явах үедээ, сараажж явах үедээ, баримлын шавар ингээ бадж явах үедээ, тэгээд нөө 60 чуганцын ажлыг хийж явах үедээ өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгох тийм үйл явц дотоод өрнжидэг. Тэгэхээр энэ зүйлийг хүүхдтэй зөвшөөрч тэр орон зайг нь өгөх нь өөрөө айгүй чухал. Тэгээ энд айгүй том нөгөө нийтлэг гардаг тийм одоо үзэгдэл байгаад байдаг л да. Тэгэхээр хан завааруулах те шал завааруулах, орчин завааруулах те ийм үзэгдлүүдээс болоод одоо хүүхдтэй хориг сад тавигдах тохиолдол байдаг л да. Гэхдээ энийг одоо яаж шийдэж болох вэ гэхээр нэг бүр тусгай буланг зориулаад нэг одоо ханы нэг хэсгийг ч юм уу юм зураас татаад тэгээ тэнд нь бүр заваарах орчин бүрэн ингэж одоо арт орчин бүрдүүлж өгөх нь өөрөө хүүхдийн одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд оруулж байгаа маш энгийн мөртлөө маш одоо зүйрлэшгүй одоо баг өөр нөлөөтэй тийм үйл хэрэг болох байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхэд маань яагаад ингэж заваарах гадтай ингэж одоо юу гэдэг чинь хэрэгтэй хэрэггүй юм ингээд цуглуулаад идэг вэ гэхлээр тэнд өөрийгөө танин мэдэх маш том нөгөө үйл явц өрнөж байгаа байхгүй тэр хүүхдийн дотоодд нь. Тэгээ энэ хүүхдэд ямар өгөөжтэй вэ гэдгийг би нэг хэдэн үгээр одоо илэрхийлэхэд за нэгдүгээрт хүүхэд өөртөө итгэх итгэлээ нь одоо олж авч идэг. Өөртөө итгэх итгэлээ олж авч байна. Дээрэс нь өөрийнх нь дотоодод байгаа тэр таагүй өөрийнхөө ч танихгүй байгаа ээж аавдаа илэрхийлж хэлж чадахгүй байгаа тэр сэтгэл хөдлөлийн одоо сүрэг хэцүү мэдрэмжүүдээ хүүхэд тэр хийж байгаа зүйлээр гадагшлуулж идэг. 3 дугаарт хүүхэд асуудлыг шийдэх чадвар нь хөгжиждөг. Энэ зүйлийг энтэй нийлэхээр ийм болд юм байна, эсвэл болтгүй юм байна. Би дараачуудаа ингэж болох юм байна, эсвэл болохгүй юм байна, тэ. За дөрөвдүгээрт нь болохоор хүүхэд маш их урам зоригоор тэтгэгдчихэд өөрийнхөө одоо нэг зүйлийг эхлүүлээ, нэг прожект эхлүүлээ, тэр прожект нь дууслаа, би чадчихлаа. Би өөртөө тэгэд нөгөө энэ юунаас сэргийлж идэг гэхээр хүүхдийг донтолтоос сэргийлүүлчихдэг. Яа тэгэхээр одоо донтолт яаж гэхээр амигдала гэж одоо тархины тэр хэсэг байгаа шүү дээ. Ерөөсөө л ингэж самар шиг жижигхэн хэсэг. Тэр хэсэгт яаж шагнал урамшууллын тэр мэдрэмж, тэр дохио хүүхдэд одоо
органикаар төрж гарч ирж байгаа байхгүй. Эхлэл тэр шагнал урамшууллын мэдрэмжийг хүүхэд өөрийнхөө завааруулсан юм дотроос олж авч байгаа байхгүй. Би чадчихлаа. Ямар сайхан байваа тий. За 4-р тань. За 5-р юу болж байгаа гэхээр хүүхдийн бас нөгөө асуудал шийдвэрлэх чадвар нь маш ихээр хөгжиж идэг. Тэгээ бүтээл сэтгэлгээ нь 6-дугаарт нь маш ихээр хөгжиж идэг. Тэгээ энэ бүтээл сэтгэлгээ яаж хөгжснөөр юу болж байгаа гэхээр альва зүйлд санаачлахтай байх, альва зүйлийг те ингээд олон талт өнцгөөс олж харах тэр чадвар хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань цаашдаа том хүн болоод одоо ажилдаа хандлага нь тэр чинээгээрээ айгу супер гоё байна гэсэн үг байхгүй юу. Оо, энийг ингэж шийдэж болно шүү дээ, тий. Оо, энийг чинь ингэж шийдэж тийм үү гэдэг чадвар нь одоо тэр тархиныхын үйл явц дотор одоо төлөвшөж идэг. Тэгээд энэ би бол сая дөнгөж 6-гийн л нэрлэж байна. Энэс цааш зөндөө юм гайхамшигтай юунууд үйл процессуудын хүүхдийн дотоод өрнжидэг байна. Тэгэхээр хүүхдээ бид нар ингээд халтартахыг зөвшөөрөх хэрэгтэй, өмдөө уурахыг те ингээд өөрийнхөө тэр зүйлийг өөрийнхөө байх орчныг зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тэгээд ерөнхийдөө нөгөө ингээд яг тэгэж ингээл нэг мод чулуу те ингээд бидний хүүхэд нас чинь те навч чулуу шороо ингээл эвлүүлэл хоол хийгээл айл гэртэл идээл тоглоал те тоглоомоор тэгээд энэ процесс чи өөртөө бидэрт ингээд маш олон зүйлийг ингээд дотоодоос ингээд дотоод нөөцөө ингээд ажилуулж өөрийгөө танин мэдэх процессыг хийгдэжсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг байгуу эцэгчүүдэд бас хэлмээр санагдаж байна. За дээрэс нь бас нэг зүйл нь юу вэ гэхээр ээж аав нар хүүхдүүдэд нь ингээд алдаа гарахаар өөрлөгөө аягүй хэд буруутгал хийх гэдэг. Энэ бол бүр ингээ маш гимшээд. Тэгээд нөгөө нэг гимшсэн бандсан тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд магадгүй те өөрийгөө уучлах чадахгүй ингээ шаналлах дотооддоо те дахиад алдаа гарах нь дахиад нөгөө тавтагдаад. Тэгэхээр юу гэхээр бас нэг талаас те дандаа л ээж аавын буруу гэж байхгүй. Хүүхэд өөрөө ингээд энэ одоо өсвөр насныхаа энэ өөрийгөө танин мэдэх аяллаа хийж байгаа учраас заримдаа ингээд хүүхэд эцэг хийхээ өөдөөс нөгөө өргөл зөхтэй үг хэлэх хэрэлдэх муудалцах тохиолдол гарууд өөрийгөө яаран буруудах биш. Миний хүүхдэд чинь нэг юм үйл явц өрнөж байгаа шүү дээ. Миний хүүхдэд энэ нь айгу тод илэрч ах шиг байна ч гэдэг ч юм уу те. Тэгээ арай эерэг байдлаас нь ингэж бас харуул айгу зүгээр. Тэгээд юу гэхээр ер нь өөрийнхөө нөгөө нэг үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг төрлийн хүүхдүүд бас нэг жоохон тийм тэг чөлөөтэй үгээ илэрхийлждэг штэ. Таны бодлоор те ийм багш байна. Гэтэ би тэгж бодохгүй байна. Та өөрийнхөө одоо те алдааг харахгүй байна. Та ингээ уучлахгүй байна гэдэг ч юм аюу тийм зөрөгтэй тийм хэлж байгаа хүмүүс байдаг штэ. Тэр энэ тохиолдолд өөрсдөө буруудахгүйгээр харин зүгээр миний хүүхдийн дотоодод юу болж байгаа вэ гэдэг дээр анхаарлаа хандуулад тэгээд сэтгэлээ жоохон тайван байж бас болно. Тэгээд нэг зүйл гэх юм бол яг үнэхээр ингээд ойлгомжгүй байгаад л байх юм бол сэтгэл зүйчдтэй мэрэгжлийн сэтгэл зүйч нарт хандаарай тий. Магадгүй нөгөө нэг хүүхдийнхээ одоо тэр дотоод ертөнцийг ойлгохын тулд магадгүй нэг ийм тохиолдолд гарч ирдэг ADHD-тэй эсвэл одоо хөгжлийн хоцрогдолтой эсвэл магадгүй нөгөө аутизмын хүрээний одоо онцлогч нь юу штэ заавал тийм юу биш одоо аспектер гэж одоо аутизмын хүрээний одоо бас зөндөө олон юм төрлүүд ингээ байгаа. Энгийнээр ярих юм бол тийм. Тэгэхээр энд хүүхдүүдээ магадгүй сэтгцийн нөгөө оншилгоонд оруулж болно. Энэ нь ерөөсөө муу зүйл ерөөсөө биш байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө сэтгцийн оншилгоонд орно гэхээр айгүй амар ийм галзуу малзуу ч юм уу те ингээ тийм одоо аюу хүндэрсэн эмгэг гэдэг үгийг сонсохоор хүмүүс нөгөө айгүй юм хэртгийгээд авах тохиолдол айгүй анзаарагдаад байдаг. Гэтэл ерөөсөө огт тийм биш байхгүй. Тэр хүүхдийн хөгжлийн онцлогийг нь ойлгохгүй удаан явснараа цаг алдсан эцэгчүүдтэй маш их одоо ажиглагддаг. Тэгэхээр тэгэхгүй тулд хэрвээ ADHD-тэй байх юм бол яг яаж ямар шинж тэмдэг илэрдэг те. Хэрвээ аутизмын хүрээний онцлогтой байх юм бол ямар шинж тэмдэг илэрдэг. Ингээд айгүй тийм
юунууд ахгүй айгу тийм энийг авч үзэх одоо асуудлууд ахгүй. Тэгэхээр энийг нөгөө ичих ч юм уу эсвэл одоо хүлээн зөвшөөрөх байх миний хүүхдэд тийм юм байх ёсгүй гэдэг ч юм уу энэ зүйл өөрөө яаж байгаа гэхээр нөгөө өсвөр насны дээр одоо улам их тод илрээд эхлэхээр ингээд бүр ингээд ээж аав нарт тийм цөхөрмөр шантармаар тий ямар амар хэцүү юм бэ гэж бодогдтол тийм одоо харилцаа нь тийм хүндрэх тохиолдол ажиглагдчихэдэг. Тийм учраас яг мэрэгжлийн хүмүүст те хандаасай гэж айгүй хүсмээр байна. Тэгээд тийм ээ. Тэгээд хэрвээ юм мэдчих юм хүлээн зөвшөөрөл явагдчих юм бол тэнд асуудал шийдэхэд илүү хялбар болж эхэлнэ. Алхлаа. За найзыгаа цаг цаваа гаргаад өнөөдрийн дугаарыг маань чимэн хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Олон хүүхэдтэй ээж тэгээд өөрөө хүүхдэд хайртай болохоор хүүхдээ сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг сонгосон байх гэж бодож байна. Тэгээд тийм хүмүүс ч хүүхдээ сэтгэл зүйч хийгээсэй гэж хүсдэг. Тэгээд чи тийм хүн өөрөө мөн шүү. Тэгээд чи бол өөрөө ингэж хайр шүү гэж найздаа тодтгож хэлмээр байна. Найздаа хамгийн сайхан бүхнийг хүсье. Урлагийн сайхан гэр бүл үр хүүхдүүдэд наад жаргал хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр Зулагийн дотоод аяллаа дугаар өгөр өндөрлж байна. Баярлалаа. Баяртай. Баяртай.